Дараагийн асуудал ер нь шударгаас завсарлага авахгүйгээ надад өглөө хэлчих юм байна. Соёлын тухай хуулийн дээр авах уу? Авахгүй юу? Явах уу? Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлцүүлэг явуулъя. Завсарлага авахгүй учраас цаашаа явъя. Төслийн талаарх нийгэм бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын орон санал дүгнэлтийг улсын их хурлын гишүүн Бацагт уншина. Ганбаатар гишүүн алга байгаа учраас байнгын орон дарга унш. Соёлын тухай хууль. Улсын их хурлын дарга эрхэм шүдэ. Монгол Улсын засгийн газраас 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хилцэх хэсэг асуудлыг Улсын их хурлын 2014 оны 11 сарын 27-ны өдрийн нэгдсэн уралдаанаар хилцэж төслийг анхны хилцүүлэгт бэлтгүүлэхээр нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын ороонд шилжүүлсэн билээ. Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хилцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын ороо 2015 оны 2 сарын 3-ны өдрийн уралдаанаар хэлцлээ. Нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын орооноос 2014 оны 12 сарын 17-ны өдөр соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар олон талын оролцоотой хэлэлцүүлэг 2015 оны 1-р сарын 29-ны өдөр кабелийн болон интернет протокол суурилсан телевизийн захирлуудтай тус зохион байгуулж байнгын орооны 2015 оны 1-р сарын 13-ны өдрийн 2-р тогтоолоор соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг байнгын орооны болон нэгдсэн уралдааны хилцүүлэлт бэлтгэх үүрэг өгөхөй ажлын хэсгийг Улсын их хурлын гишүүн Ганбаатараар ахлуулан нэр өгөхөй 6 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын дэд хэсэгтэйгээр байгуулан ажилласан юм а. Ажлын хэсэг 2015 оны 1-р сарын 27-ны өдөр хуралдаж төслийн талаарх зарчмын зөрүүтэй 6 саналын томьёолыг бэлтгэж ажлын хэсгийн 2015 оны 2-р сарын 2-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16-гийн 7 дахь хэсэг заасны дагуу ажлын хэсгийн гишүүдийн дунд санал хураалт явуулж олонгийн дэмжлэг авсан 6 саналыг байнгын орооны хуралдаанд танилцуулж санал хураалгахад гишүүдийн олонхын дэмжлээ. Улсын их хурлын эрхэм гишүүдээ төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолыг гишүүдэд тараасан тул соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хилцүүлэгт бэлтгэсэн талаарх нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын орооны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. Байнгын орон санал дүгнэлттэй холбогдуулан асуултаа гişүүд байна уу? Том баяр гişүүнээр асуулт таслаа. Том баяр гişүү асууя. За өнөөдөр миний асуулт юм шиг байна. Баахан хуулийн дээр хэрүүлээдэг. Би энэ ажлын хэсгээс гарыг гэдэг саналаа хэлсэн юм аа. Би энэ гарыг гэдэг саналаа бас тайлбарлах ёстой байх гэж бодож байна. Энэ хуулийн зарчмын үзэл санаа нь зөв, түүнийг дэмжиж байгаа. Зохицуулалт нь буруу байна гэдгийг хэлцэх хэсгээр нь хүртэл би хэлж ирсэн юм аа. Энэ телевиз, кино театр, IPTV ийм байгууллагуудын нэвтрүүлгийн агуулганд хувь заадаг арга буруу. Энийг нийт их хурлын гишүүдтэй би битгий дэмжээч гэж уриалж байна. Би ажлын хэсэг дээр зарчмын зөрүүтэй санал гаргасан. Миний санал бол энэ агуулгын үндэсний агуулгын хэмжээ өсөн нэмэгдүүл урамшуулдаг зарчмаар явъя. Шууд хүний бизнес рүү гүйж ороод 50% нь ийм байна, 50% нь тийм байна гэдэг энэ зарчим бол ерөөсөө буруу байна гэж энийг хэрвээ ажлын хэсэг дэмжихгүй бол би ажлын хэсгээс гарья гэд гарсан юм а. Ер нь тэгээд бид нар ч 25 жилийн өмнө зах зээлийн нийгмийн сонгоод энэ замаараа явж байгаа гэж үзэж байгаа. Хүний бизнес рүү дайрч ордог бол зарчмын хувьд буруу. Би улсын их хурлын даргыг ардчилсан намын даргын хувьд бол уриалж байна. Та энэ асуудлыг ер нь нэг буцааж өгөөч. Тэр дундаа за яг хэрвээ бид нар үндэсний нэвтрүүлгээ дэмжийе, Монгол контентоо дэмжийе гэж байгаа юм бол контент үйлдвэрлэгчийг дэмжих ёстой.
Гэтэл одоо ажлын хэсгээс оруулж ирж байгаа 4-р санал дээр байгаа кино, театр, үзүүрийн цэгүүд, интернет протоколд суурилсан телевиз бол контент үйлдвэрлэгч биш ээ. Контент борлуулагч аа. Контент дамжуулагч аа. Эн чинь бол дэлгүүрийн лангуун дээр очиод худалдагчийн наад зарж байгаа чихрийг чинь 40% нь монгол чихэр байх хэвээр. Чи юу хийгээд байгаа нөхөр вэ гэж хэлж байгаатай яг адилхан болж байна. Ингэж төр бас юмд оролцдгийг одоо болио урамшуулах зарчмаар явъя гэж би уриалсан юм а. Ер нь сүүлийн үед энэ төрийн оролцоо арай дэндүү хэтэрж байна. Би Улаанбаатар хотын захирагчид захидлуудсан одоо цагаан сар болох чинь бас нэг цагаан сарын ууц зардаг зөвшөөрөл гэдэг юм дүүргүүдээр өгдөг болж байна. Монгол хүн төртөө төргүү ууцаа чанаад цагаан сараа тэмдэглээд ирсэн юм а. Одоо тэгэд удахгүй энэ байдлаараа бол үндэсний хоолыг дэмжих хууль гэж гаргаад танаа гэрт гүйж орж ирээд танаа хоолны чинь 40% нь бууз хуушур байх ёстой. Чи буузаа түүхий чансан байна гэд ингээ явах нэ. Тэгээ би гишүүдэд уриалж байна энэ хуулийг битгий дэмжээч. Бидэнд Монгол улсад одоо хийх юм зөндөө байна. Нөгөө хямралч нь яасан бэ? Нөгөө валют чинь яасан бэ? Нөгөө ажилгүйдэл чи яасан бэ? Ийм хилцэж байхаа оронд өглөөнөөс хойш хос бичгтэй болно болохгүй. Телевизүүдийн нэвтрүүлгийн төдөө хувийн үндэсний нэвтрүүлэг байлгана. IPTV-гээр 40% заруулна гэсэн ийм хилцээ сууж явах юм аа. Тийм болохоор энийг би та бүхэнд чин сэтгэлээсээ уриалж байна. Бид нар зах зээлийн нийгэмд зах зээлийн зарчмаар явах хэрэгтэй гэж бодож байна. Ажлын хэсгийн дарга хамгийн эхлээд Ганбаатарын нэр байх юм. Оюун гэрэл тийм хожуу уриалж дээ Атганбаяр гишүүн хилцэх хэсгээр үгүй гэж хариулах хэрэгтэй байсан. Тэгээ нэгэн тэлцэгдээд ихэлсэн бол энэ хуулийг гаргана штэ. Одоо энэ 6 саналыг хурааж дэмжсэн дэмжээгүй хууль үндсэн хуулиараа батлагдал гарна. Энийг дэмжихгүй байлаа гэхэд анх яаж орж ирсэн тэр чигээрэл гарна. Тийм биз? Сайжруулаад гарсан дээр гэж олон гишүүд үзэж байна л да. Ер нь телевизээрээ юу үзэх нь хүний эрх бах. Тэгтээ огт зохицуулдаггүй нийт цагийнхаа 100% солонгос кино гаргадаг ийм телевизэж болохгүй л дээ. Тэгээ хэрвээ тэгж гаргадаггүй сайн дураараа зохицуулдаг байсан бол ийм хууль гаргах шаардлагагүй л дээ. Оюун гэрэл гишүүн урамшуулах мөнгө нь улсын төсвөөс баталж өгөхийг бүгдээрээ хассан шүү дээ. За, Атганбаяр гишүүний санаа зовнилт нь тайлбар өгье. Ер нь бол төрийн бодлого бол 1993 онд энэ соёлын талаар гарсан байгаа. За, ямар бодлого гарсан бэ гэхээр дэлхийн худалдааны байгууллагын тариф худалдааны зөвлөлийн Уругвайн хуралдаанаар дэлхийн 186 орн цуглаад энэ глобалчлалын эрэнд улс болгон өөр өөрийнхөө соёлыг яах юм бэ гэдэг асуудлыг ярихад манай Монгол улс болгон өөр өөрийнхөө соёл дээр дотооддоо квоттой байж болно гэдэг байр суурин дээр саналаа өгсөн 184 орны нэг байгаа. Тэгээд энэ конвенцийн дагуу дэлхийн олон орн телевиз болон кино театртаа квот тогтоосон. За манайхан Европ стандартыг төрөл бүрийн хууль дээр авч хэрэгжүүлэхээр бас төрийн бодлого түрүүчийн парламентын үед гарч ирсэн. За энэ Европ стандартаар явах юм бол 50, 60, 75% квотуудтай Европын орнууд байдаг. За манай Азийн орнуудаас Солонгос улс гээд маш олон кино үйлдвэрлэл нь хөгжсөн орн бол сүүлийн 15 жилийн соёлын квотын хүчээр соёлынхон үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлж чадсан. Тэгэхээр бол энэ квот бол эхэндээ хатуу юм шиг боловч сүүлдээ үндэсний жинхэнэ экспортын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг, бас үйлдвэрлэлийг дэмждэг, ажлын байрыг дэмждэг ийм сайн зүйл байдаг юм а. Тийм учраас урамшууллын гэдэг таны зарчмаар бид ямар нэгэн шийтгэлийн санкцийг хассан ийм зүйлээр өнөөдөр санал хураалах гэж байгаа учраас та санал хураалтанд дэмжиж конопт арах юм бол яг өөрийнхөө байр суурийн дагуу хамгаалалт түрүүчийн хуулийг өөрийнхөө байр суурийн дагуу сайжруулж чаднаа гэж хэлмээр байна. Уг хэлсэн дээр тодруулах юм уу? Тодруулж үг хэл. Томьёо шүү. Би өөрөө чинь ажлын хэсгээс дарчлаа. Тэгээд би хоёр зүйл тэгвэл тодруулъя.
та бүхэн одоо кино театр, үзүүрийн цэгүүд, интернет протокол суурилсан телевизийг контент үйлдвэрлэгч гэж үзэж байгаа юм уу? Контент борлуулагч. Нэгдүгээрт, хоёрдугаарт энд эрхэн зөрчигдөж байгаа би телевиз энэ кино театруудын төлөө биш. Эрхэн зөрчигдөж байгаа иргэдийн төлөө дуурж байна. Хүний эрхэн зөрчигдөж байна. Юугаа үзэх нь хүний эрх. Бид бол Монгол контент үйлдвэрлэлийн дэмжиж явах ёстой болохоос биш очиж тэнд хэргэж болохгүй л гэж хэлж байгаа юм. Ажлын хэсэг гишүүн оюун гэрэл хариулъя. За зуршлаараа сая яриад авчиж байгаад сая яг хамгийн сүүлийн өгүүлбэрийн сонссонгүй. Юу гэсэн бэ? Эрхийг хамгаалж ярьж гин гэж юм. Тэгээд мухлаг гэж нэрлэж гин. Кино театр IP телевиз дээр контент үйлдвэрлэх юм уу гэж асуусан тий. Тэгэхээр контент үйлдвэрлэгч тал дээр код байгаа. Контентийг бас хадгалж дамжуулагч тал дээр код байгаа. Зөвхөн хадгалахгүй шууд одоо сувгаар дамжуулагч дээр бол код байхгүй байгаа. Тэгэхээр зэрэг IP телевиз, кино театр хоёр бол тийм зөвхөн тэр видео санд байгаа дээр л код тавьж байгаа. Яг хөө тэр бол сонголт иргэдэд сонголт хийхэд нь Монгол соёлын сонголт байлгах үүднээс тийм агуулга оруулсан. Тэрнээс тэгж байгаа. Яг бол энийг бас IP телевизийнхэнтэй өөрсөнтэй нь ярилцахад бол та нар гадаадаас орж ирж байгаа сувгийг шууд дамжуулж байгаа үед ямар ч код тавиад энэ бол хэрэгжих боломжгүй. Харин хэрэгжих боломжтой талбар нь бол видео сан гэдэг зөвхөн тэр Ямар ч кодгүй урсгалаараа байдаг ийм арчилсан улс дэлхий дээр байхгүй байх л та. Ямар нэгэн код их бага хэмжээний тухай байх. За гişүүд асуулт дууслаа. Одоо санал хураана. Энэ саналуудыг дэмжиж гаргахгүй бол анх өргөн барьсан хууль тэр чигээрээ гарах болох учраас гишүүдийг анхааралтай санал өгөхийг хүсэж байна. Санал хураахад бэлэн үү? Би явцын дунд ажлын хэсэг сайжруулсан гэж ойлгож байгаа. 6хан санал байна. Нэгдүгээр санал соёлын тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх нийгэм бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын орооны дэмжсэн зарчмын зөрүүтэй санал. Төслийн 1-р зүйлийн 1-ийн 5 дахь заалтын уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлэг гэснийг уран сайхан таслал, нийтлэл таслал, танин мэдгүй нэвтрүүлэг гэж аливаа бүтээлийг гэснийг аливаа бүтээл ба сэтгүүлзэн бусад төрөл жанрын бүтээлийг гэж тус өөрчлөх санал гаргасан улсын их хурлын гишүүн Ганбаатар, Баян Сэлэнг, Оюун гэрэл, Саран гэрэл, Эрдэнэ чимэг цаашид ажлын хэсэг дэмжиж гэдгээр санал хураая. Санал хураалт. Тавин гишүүн оролцоод 43 гишүүн зөвшөөрч 74.1% саналаар эхний санал дэмжигдлээ. Ширээгээр байхгүй улсуудыгаа салгаж авахгүй бол тэр бол муухай харагдаж байна. Хоёрдугаар санал. Эрт суул хангалттай байна. 57 бол байхгүй шүү. Төслийн 1-р зүйлийн 2-ын 5 дахь заалтын уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн гэснийг би сая 2-ын 5-ыг чи өөрчилсөн биз дээ. Хоёрын 5 нь бас ялгаагүй өгүүлбэр байгаа юм уу? За. Төслийн 1-р зүйлийн 2-ын 5 дахь заалтын уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгэн гэснийг уран сайхан, таслал, нийтлэл, таслал, танин мэдгүй нэвтрүүлгэн гэж хүүхдэд зориулсан уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгэн гэснийг хүүхдэд зориулсан уран сайхан, таслал, нийтлэл, таслал, танин мэдгүй нэвтрүүлгэн гэж өөрчлөх санал гаргасан ажлын хэсэг байнгын ороо дэмжсэн дэмжиж гэдгээр санал хураая. Санал хураалт.
56 гишүүн оролцож 41 гишүүн зөвшөөрт 73.2% саналаар 2 дахь санал дэмжигдээ. 3 дахь санал төслийн 1-р зүйлийн 2-ын 6 дахь заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулах. Олон нийтийн телевизээс бусад Монгол улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз хариудаг кабелийн сувгаар дамжуулж буй уран сайхан танин мэдгүй нэвтрүүлгийн нийт агуулгын 50-аас доош хувь нь хүүхдэд зориулсан мөн нэвтрүүлгийн нийт агуулгын 60%-аас доош нь үндэсний нэвтрүүлэг байна. Олон нийтийн телевизийг онцолдог нь яаж байгаа? Тэд нар чинь бүр илүү явуулах үүрэгтэй үстэй. Өөр хуулиар зохицуулагдж байгаа учраас за. Лүндэ Жинсэн гишүүн асууя. Яг уу би ингэж л ойлгоод байна л да. Яг уу сая бол их хурлын даргын асуусныг асуух гэжсэн л да. Тэгээ би бол үндэсний телевизийг ойлгож байна. Өшөө өндөр одоо шалгууртай байгаа хаа гэж. Хоёрдугаарт бол ер нь энэ 50% гэдэг бол одоо яг одоо ингээ хуулиар хэрэгжихгүй болно шүү дээ. Санкцгүй гэсэн шүү дээ. Санкцгүй л энийг одоо оруулж явах хэрэг юу вэ? Хоёрдугаарт ер нь бол манай одоо энэ телевизүүдэд 50% гэдэг өндөр шаардлагыг тавиад одоо энэснээр хэдэн телевиз хаагдах юм бэ? Энийг оюун гэрэл гишүүнээс асуухыг хүсэж байна. Хоёрдугаарт бол ер нь бол хэцүү л дээ. 50 өөрөөр хэлбэл бусад одоо телевизийнхээ хийсэн нэвтрүүлгийг үндэсний нэвтрүүлэг шүү дээ, тийм үү? Үндэсний нэвтрүүлгүүдийг бусад телевизүүд нь аваад одоо ашиглаж болох уу болохгүй юу? Тийм ээ, тэр үн өртөх гээд одоо бас жигтэйх юм тавих уу? Лүндэ гишүүн тань мэдгүй юм асуугаад. Тань мэдгүй биш, яг энэнтэй холбогдсон, яг холбогдолтой асуултаа асууж байгаа байхгүй юу? Тэ тань мэдгүй юм биш. За 3 дугаарт нь бол энэ ягаад саяхан соёлын өвийн хууль, соёлын хууль гэж дөнгөж одоо хуулиуд баталчаал тэгэл дахиад соёлын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэж. Энийг бол би харин хэлэлцэх хэсгийн үед ярих хэрэгтэй байсан баг. Тий. Ер нь бол ингээд нэг юм орж ирээл тэгэл хамаг цаг бараад идэг нэг юм л болчиход байгаа. Зохицуулалт байхыг бол үгүйсэхгүй анх гаргахтаа хуулийг анх гаргахтаа энэ болгоныг харж одоо зохицуулж хийж явах хэрэгтэй л гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ бид бол нөхөөс хийсээр хагаад хууль болгон нөхөөс хийсээр хагаад одоо энэ байдлыг бол их хүндрүүлдэг, энэ хуулийн нэр хүндийг бол унагадаг нэг ийм зүйл байгаад байгаа. За яг гоо асуулт биш, энэ бол одоо санал гэдэг юм уу юу. Тэгэхээр би бол энийг 50-ыг одоо 40 болгож болоогүй юу. Энэ шижилтийн үеийн шин чанартай юм гэж бодоод тэгээд нөгөө түрүү хэлсэн шүү дээ, үе шаттай хэрэгжүүлнэ гэдэг шиг дагаж мөрдөх журмын хууль гараа тодорхой хугацааны дараа 50% шилжинэ гэсэн зүйл оруулж болоогүй юу гэдэг ийм асуулт байна. Оюун гэрэл гишүүн хариулъя. За Лүндэ Жинсэн гишүүний асуултанд хариулъя. За телевизүүд нэгнийхээ бүтээсэн бүтээлийг чөлөөтэй солилцож гаргаж болно. Энэ бол нээлттэй байгаа. За хоёрдугаард энийг гаргасангүйгээд телевизүүдийг хаахгүй. Тэр хаах тухайн нэг заалт байсан. Тэр нь одоо сүүл санал хураалтаар хасагдана. Тэгэхээр санкцгүй болно. За санкцгүй болчихсон ийм хууль ер нь ямар хэрэгтэй юм бэ гэж асуусан. Тэгэхээр энэ бол соёлын дархлааг л бий болгож байгаа хууль гэж ойлгож болно. Тэгэхээр зэрэг энэ маань өнөө маргааш та бидэнд бол тэр 50% нь арай хүрэхгүй байлаа ч гэсэндээ энэ 50% хүрэхийн төлөө соёлын үйлдвэрлэл нэмэгдэнэ. Одоо соёлын бүтээгдэхүүнүүд илүү олон телевизүүдэд очно. Тэгээд иргэдэд бас олон сонголт очно. Тэгээд энийг одоо хянах гол хүмүүс нь төр хянаад, торгуул тавиад хаахгүйгээс хойш гол хянах хүмүүс нь хэрэглэгч нар бид нар өөрсдөө байна л гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ бол өөрөө дотоодын өрсөлдөөнийг бий болгоно. Тэгээд дотоодын өрсөлдөөнөөрөө энэ хувиа биелүүлж байгаа, хуулиа биелүүлж байгаа телевизүүд нь нийгмийн хувьд илүү их нэр хүндтэй, ингэж илүү их сурчлагаагаа татах, илүү их олон түмэндээ таалагдах ийм байдалтай явна. Гэхдээ ер нь аливаа улс оронд энэ 50%-аас дандаа дээш квоттой байдаг. Их Британи гэхэд 75% квоттой байдаг. Франц гэхэд 60% квоттой байдаг. Бид нар харин буулгаад 50% дээр тавьсан байгаа. Өргөн нэвтрүүлгийн хувьд. За 40 гэдгийг бол бид нар кино театр өөртөө контент үйлдвэрлэхгүй кино театр IP телевиз дээр 40-ыг тавьсан байгаа. Гуравдугаар саналыг дэмжиж гэдгээр санал хураая. Санал хураас.
54 гишүүн оролцож 37 гишүүн зөвшөөрч 68.5% саналаар 3 дугаар санал дэмжиглээ. 4 дугаар санал төслийн 1 дугаар зүйлийн 2-7 дахь заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулах, кино, театр, үзүүрийн цэгүүдээр сар тутам түгээх кинонд үндэсний киноны эзлэх хөв, интернет протокол суурилсан телевиз, хаалтан дотор IP телевиз, уран сайхан, нийтлэл, танин мэдхэн видео сонд байршсан нийт хөтөлбөрт үндэсний нэвтрүүлгийн цагийн эзлэх хувь тус бүр 40%-аас доошгүй байна. Санал гаргасан ажлын хэсэг байнгын ороод эмтсэн. Netflix-ийг яахын оюун гэрэл гишүүнэ. Тэр бол өөр улсын нутаг дэвсгэрт оршиж байгаа манай хүмүүс захиалаад үзчихэж байгаа тийм үйлчлэг байгаа шүү дээ. Тэрэнд энэ шаардлага яах юм? Америкийн нэгдсэн улсад цээр өрнө байдаг. Энд Одоо дэлхийн 200 улсад салбараа нээх жилд 16 багтаад энд соёлын хуулинд угаасаа Монгол улсад бүртгэлтэй гэдгээр дандаа явж байгаа. Тэгэхээр Монгол улсад бүртгэлтэй байж ижил энэ хуулинд нийцэж байгаа. Тэгээд тэртээ тэргүй интернетээр болон Netflix-ээр болон дэлхийн дахинд нээлттэй мэдээллүүдийг бол бид нар бүгдийг нь бол хянах ямарч боломжгүй. Тийм ч учраас энэ сувгийн дамжуулалт, сувгийн квот энэ гэж ерөөсөө байхгүй байгаа. Тэгэхээр Монгол улсын нутаг дэвсгэр дээр бүртгэлтэй үйл ажиллагаа явуулаад Монгол улсын айлууд руу юутай байгаа. Одоо айл болгоны тусгай зөвшөөрөлтөөр мөнгө айлуудаас аваад явж байгаа. Тийм. Монгол үйлчлүүлэгч нараар үйлчлүүлж байгаа. Яг тэр үйлчлэгэн дээр тавьж байгаа. 4 дугаар саналыг дэмжиж гэдгээр санал хураая. Санал хураалт. Санал хурааж байна. Тавин дөрвөн гишүүн оролцож 33 гишүүн зөвшөөрч 61.1% саналаар дэмжлээ. 5 дугаар санал төслийн 1-р зүйлийн 3-ыг бүхэлд нь хасах. Юу хасж байгааг гишүүд ойлгож байгаа юу? Дэмжих үү? За, санал хураалт дэмжиж гэдгээр санал хураая. Санкц хасаад сайн дурыг болж байгаа юм байна те. Тавин дөрвөн гишүүн оролцож 39 гишүүн зөвшөөрч 72.2% саналаар дэмжлээ. 6 төслийн 2 дугаар зүйлийн 2015 оны 1 сарын 1 гэснийг 2016 оны 1 сарын 1-ний гэж өөрчлөх. Хууль хэрэгжих хугацаа юу те? Тэгээ бүтэн жил яах ч байх юм уу те? За 1 жилийн зай өгч байгаа юм байна. 6 дугаар саналыг дэмжиж гэдэг санал хураая. Санал хураалт. Тавин дөрвөн гишүүн оролцож 39 гишүүн зөвшөөрч 72.2% саналаар 6 дугаар санал дэмжиглээ. Үүгээр зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дууслаа. Байнгын орон саналаар соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлцүүл бэлтгүүлэхээр нийгэм бодлого, боловсрол, соёл шинжилгээ ухааны байнгын орон шилжүүллээ. Дараагийн